Шинээр автомашин авах гэж байгаа залуучууд ажил төрөлтөө одоо ийм хүмүүс үл ялангуяа бол өөрийнхөө унагч байгаа машин маш их анхаараа. Чанар гэдэг зүйл чинь өөрөө амар чухал. Тэгэхээр чанарыг дагаж нөгөө үнэ гэж зүйл байдаг те. Сайн байцгаана уу, намайг Учрал гэдэг. Тэгээд миний хийдэг ажил бол ерөнхий мэргэжил маань сэтгүүлч, тэгээд одоо event manager, content producer гэдэг чиглэлээр ажиллаж явж байгаа. Тэгээд өөрийн хувийн компанийг үүсгэн байгуулад тэндээ ийм албан тушаалтай явдаг. Би 18 настайдаа жолооч болж сэтгэр төрж байгаа. 2007 анх машин авахулсан шүү дээ. Анх бол оюутан багтаа анхны машин бол мартагддаг. Авахулал ер нь тэндээ л амьдэрдэг байсан та. Тэг машин дотор л амьдэрдэг гэсэн. Тэгээд тэнцээ чи миний хоолны хэрэгсэл хүнжил ууц хүртэл явж байгаа юм чинь. Одоо бол ерөөсөө л хэрэгцээ. Тэг би ер нь нэг машин авахар амар удаан эдэлж хэрэгэлдэг. Тэг одоо унж байгаа машинаа хэдэл би чи бараг 5 жил унж байна. Тэг тэрний өмнөхийн 7 жил бүр 8 жил унлоо. Тэг тэрний өмнөхийн бас 4 жил мэл унсан. 3 жил жил. Тэг яг миний амьдралын юу гэвэл 3 жил байгаа юм байна. Одоо бас нэг солих болж байгаа шиг байна тий. Ерөнхий цаг тухайд нь сервисийг бол алддаг шүү дээ би. Тийм. Би сайн өөрөөгүй машин мэдэхгүй л дээ. Ер нь унж мэднэ. Гэхдээ тэгээд сервисүүд дээр очино. Зарим нэг юм хувийн гаражтай найзуудаар очил ерөнхийдөө хамгийн сайн гэсэн бүгдийг л хийлгдэг. Энэ сайн юм уу? За хамгийн сайн тэрийг л хийгээл. Тэгээд тийм л өгдөгтэй тий. Оюутан байх тухайн үедээ модонд орчихсон машиныг л авч ирсэн. Тэр чинь нөгөө нэг Toyota-гийн нөгөө Grand Mark 2 гэх яг одоо болж ирсэн. Тэгэл тэрийг л авч ирсэн. Тэгээ сүүлийнх бол тэгэл би өөр нэг тийм том машин чи яг хувьдаа унж байгаагүй байна. Яг хэрэг гарах юм бол гэр бүлийнхээ ах махаас зүгээр том машин гуйчдаг. Тэгээ сүүлийнхийг ч гэсэн ерөнхийдөө 5 тухтай юм байна гэл найз зөвлөд Японд байдаг найз зөвлөд тэгээ би яг Японоос өөрөө нэг захиж авч ирсэн. Чи 18 он. Тэгээ ер нь Toyota-гийн машин, Lexus-ийн машинууд сайн гэл тэгээ Lexus л авч ирсэн шүү дээ тий. Дунд нь нэг Nissan унсан юм а тэгээ зүрхэнд ороод маш муу машин байна гэдэг тэгээ Lexus-ийг авах юм байна гэл тэгж авч ирсэн сүүлийнх юм шиг. Яг оюутан болоод төгсчихэд нэг Nissan-ийн машин унсан юм а. Infiniti лөө Murano ч FX35 юм. Тэгээд тэрийг бүр юу болтол нуужсэн бүр. Одоо болио гэтэл нь одоо хүн хилдэг бол тэгээд хотын төвөр унаа авчихсан чинь нөгөө мотор зөгтөг шүү дээ. Мотор зөхөхөр нь санжаатай ярьж байгаа. Мотороо боолгоод тэгээд юм трактор шиг машин дээр нэг сар явдсан юм. Дан гэл ерөөсө тоохгүй тэгэл. Ямар ч зүйл тэр үед надтай өргөдөг байсан охин мөгөн тэгээд надаас ичж мичээгүүд нь тэгэл баярлал хийдэж шээ. Ажлаас нь тэгэл тийм машинтай очиод авдаг гэсэн. Тэгээд нэг тиймэрхүү юм санаанд орж ин. Бусдаар одоо нэг хаяа нэг юм тохиолддог ш. Нэг зогсоол дээр зогсож байгаа. Ингээд нэг машин асаалттай нэг хүлээг зогсчээд ш. Нэг торомсон яах вэ байнг байж идэг. Тэнгүүд нөгөө нэг хажуу талын хоёр машин ингээд зэрэг явах тохиолдол. Хөөе миний машин яваад идэг ингээд торомслох тиймэрхүү асуудал амар их гардаг. Тэгээд хүн харчааг байгаасаа айдаг гэсэн. Тиймэрхүү юмнууд л их гарч ирсэн юм. Шинээр автомашин авах гэж байгаа залуучууд ажил төрөлтөө одоо ийм хүмүүс үл ялангуяа бол өөрийнхөө унагч байгаа машин маш их анхаараа. Чанар гэдэг зүйл чинь өөрөө амар чухал. Тэгэхээр чанарыг дагаж үнэ гэж зүйл байдаг те. Яг би өөрөө тийм амар үнэтэй машин унддаг шүү. Тийм. Гэхдээ би одоо дараагийн машинаар тэгж авъя гэж бодож байгаа. Тийм. Тэгэхээр сайныг сонго. Тэгээд оновчтой ийм хөрөнгө оруулалт болно гэдэг үүднээс тийм одоо зээлийн амар гоё нөхцөлтэй олон аппликейшнууд, олон нөхцлүүд гараад ирсэн байна. Тэгэхээр санаа зовох зүйл болцсон байна. Тэгэхээр эн чинь өөрөө санхүүгийн зохицуултыг бас нэг талаараа үгэнд хийгээд өгдөг. Амьдралыг илүү идэвхтэй болгодог зээл гэдэг зүйл маань давуу талаас их биш шүү те. Тэгэхээр өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаа машин авах гэж байгаа бол бас чанарыг сонго.
Тэгэхээр боломж нь болцоо зохицуулалт чинь яг үүндээ стратеги чинь таарахгүй бол зээл гэдэг зүйлийг оролдож байгаа болохгүй гэж одоо хүн болгон л зээл авчихна. Тэгэхээр сайн бодолтой тэгээ сонгоод зөв сонголтоо ирэл гэж хэлээ та.